Орхон аймагт өнөөдрөөс эхлэн нөөцийн мах худалдаанд гарч эхэллээ. Ингэхдээ 29 цэгээр худалдан борлуулах юм. Үүний хувьд боломжийн байгаа талаар иргэд хэлж байлаа. Чанарын хувьд их сайн байж штэ. Тий. Өнөөдөр л авч үзэж байна. Тэ хатуу зөөлөн чухам ямар байгаа мэдэхгүй байна. Ерөнхийдөө бол захаар махаахуудад ерөнхийдөө аймаг үнэн чанар бол дандаа 10 гарсан байгаа штэ. Энэ нөөцийн юу гэхээр арай л хямдл тусч байгаа юм шиг санагдаж байна. Өнөөдөр авч үзэж байна. Тэрнээс л урд нь яг нөөцийн махыг бол авч үзээгүй юм л да. Тэг өнөөдөр аваад идээд үзээд ямар байх юм бэ тий. Махны үнний чанар бол дайжгүй л юм байна. Энэ жил Орхон аймагт 150 тонн нөөцийн мах 6 дугаар сарын 5 хүртэл худалдан борлуулагдах юм. Ингэхдээ өдөрт 2.2 тонн нөөцийн мах худалдаанд гаргахаар тооцсон байна. Нэг савлгаанда 2 болон 3 кг-ийн хэмжээтэй байна. Орхон аймгийн хувьд бол энэ жил 150 тонн нөөцийн махны худалдаа хийгдэж байгаа. Энийг манай Эрдэнэт мах маркет компани дангаараа хариуцж иргэдэд борлуулж байгаа. Нийт 22 багт байгаа. 29 борлуулалтын цэгүүдтэй хамтран ажиллаж байгаа. 29 цэгүүдээр зарагдж байгаа махнууд маань бол ер нь өхөр хонь ямааны мах 1 кг-ийн нь бол өхрийн мах 7800, хонь 6800, ямааны мах 5800 гэсэн үнэтэй борлуулагдж байгаа. Сав баглаа бодлын хувьд бол 2.5-аас 3 кг-ийн савлгаатай. За сая түрүүн ярьсанчлаа одоо нэг махны хувьд чанарыг ярьж байна те. Манайх бол яг мал махаа бол дандаа эрүүл аюулгүй бүс өвчлөл багтаа бүс болох архангаа болгон хөвсгөлийн сумдуудаас татсан. Тэгээ энэ махнууд маань бол ерөнхийдөө яг одоо мэрэгжлийн хяналтын байгууллага болон мал нэмлэгийн газраас шалгалтаар ороод тэнцсэн. Савлгаан дотроо бол мах ясны харьцаанд 70-30 гэсэн харьцаатай савлагдаад явж байгаа. Тийм махаар ер нь бид нэр иргэдэд нөлөөлөлтөө хийж байгаа. Нийт зарлагдсан хэмжээ нь 150 тонн байгаа. Тэгээ энэний хувьд бол манайх ямар ч байсан ямаа хонь нөхрийн махыг бол бүх стандарт шаардлагат нийцсэн лабораторийн шинжилгээгээр хангасан махнуудаа 29 цэгүүдээр борлуулад эхэлсэн явж байна. Ер нь бол дээрлэлт маш их байна. Үн хямд байгаа учраас одоо энэ хүлэг цахолон босод ийм лангуун дээр зарагдж байгаа махнуудыг бодох юм бол нөөцийн махад харьцангуй хямд үнэтэй болохоор эрэлт маш их хэмжээтэй байна. Бид нар одоо өчигдөр 29 цэгүүдээр бүгднгөөр нь дүүргэлт хийгээд явхад өнөөдөр бол ингээд юу дахиад махгүй болчлоо гэсэн тийм цагаалга өгсөн байдалтай нийлүүлэлтэйг явж байна. Манайх бол энэ жилийн бол хувьд бол махныхаа бэлтгэлийг маш сайн хийсэн байгаа. Махны нөөцийн тал дээр бол асуудал байхгүй. 150-аас илүү яг илүү гараа бид нар аймагтайгаа гэрээгээ хийж чадах юм бол дахиад тохиролцож чадах юм бол манай хувьд бол махны нөөцөл байгаа. Манай аймгийн хүн амыг одоо жижигсэн хүн амд шилжүүлээд хүнсний хэрэгцээгээр тооцохоор нэг өдрийн одоо хэрэгцээ бол 8.6 тонноор гарсан байна. За бид бол өдөрт нэг 2.2 тонн нөөцийн мах гаргахаар тооцоод нийт 150 тонн мах одоо нөөцөд гаргаж байна. За энэ маань болохоор 3 сарын өнөөдрөөс эхлээд 6 сарын 5-ны хүртэл үргэлжилнэ. За ингээд нийт энэ хугацаанд болохоор бид тодорхой компаниудаас үнийн санал авсан байгаа. За хамгийн бага үнийн санал өгсөн мах маркет компани маань 150 тонн махаа нийлүүлнэ. За үүнд бол 90 тонн хоньны мах байна. За 45 тонн өхрийн мах, за 15 тонн ямааны мах нийлүүлэгдэнэ. За бүх мах маань одоо 2-3 кг-аар юм савлгаатай байгаа. За аймгийн хэмжээнд иргэдэд одоо бүх цэгүүдэд хүрэхийн тулд өнөөдрийн байдлаар нэг 29 цэг одоо мах борлуулах ажлыг зохион байгуулж байна. За энэ борлуулалтанд одоо 29 цэгээр дамжуулж борлуулахад гарч байгаа зардлыг маань одоо тухайн компани өөрсдөө хариуцж байгаа. За энэ дээр бол мэрэгжлийн хяналт болно. За мөн мал эмнэлгийн газар, сумд, за хүнсний аж ахуйн газар, за хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах нийгэмлэг, шудраг өрсөлдөөний газрууд гэх мэт газрууд хяналттай ажиллаж байна. Чанар бол эрүүл одоо мэрэгжлийн хяналтын газар, за мөн мал эмнэлгийн газрын эрүүл ахуйн байцаагч нарын дүгнэлтээр баталгаажсан үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах байгаа ш, чанартай мах байгаа гэсэн. За савлгаанд орж байгаа мах ясны харьцааг бас 70-30 гэсэн харьцаатай Монгол улсад мөрдөгж байгаа стандартын дагуу одоо бэлтгэсэн байгаа. За ингээд нөөцийн мах худалдаанд гарсантай холбоотойгоор мэрэгжлийн хяналтын газраас одоо нөөцийн махны бэлтгэл, тээвэрлэлт, худалдаалт нэг хяналттай ажиллаж байна. За иргэдэд мэдээлэл өгөхөд бол нөөцийн мах маань бол одоо намар 9-10 сард одоо бэлтгэгдсэн. Чанар аюулгүй байдал хангасан, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн. Мөн одоо нөөцийн махын хадгалж байгаа агуулгах цооронд нь одоо чанар аюулгүй байдлын дүгнэлт гаргаж байгаа. Мөн нөөцийн махыг жижиглэх ажлын цехт манахаас ажлын байрны дүгнэлт өгдөг байж байгаа. Мөн одоо автомашины тээвэрлэлт аюулгүй байдлын шаардлага хангасан бас дүгнэлтүүдийг гаргаж өгч ажиллаж байна.
Энэ жилийн хувьд үхрийн махны нөөц 45 тонн, хонины мах 90 тонн, ямааны 15 тонн махны нөөцтэй байна. Мөн гадуур худалдаалагдж байгаа махны үнээс нөөцийн мах 2 дахин хямд байгааг холбогдох албаны хүн мэдээллээ.